Хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. EV саршины хөтөлбөр маань үргэлжилж байна. Маа зочин хойморт хүндэт зочд маань хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр манай өдрийн нэвтрүүлгийн зочин хойморт Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дархан авраг Гэлэг Жимцийн өсөх баяр, Монгол Улсын авраг Орхихийн хангай, Чингис хаан нь Монгол Улсын гавьяа жүжигчин, Дуурийн дуучин Ганбаатарын Ариун Баатар нар маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн маань саршинд сайхан шинжилж байна уу? Сайхан шинжилж байна уу? Саршиныг бас EV-ийн баяр гэдгийг өсөх баяр авраг маань энэ саршины ач холбогдлыг ер нь энэ талаас нь юу гэж хардаг вэ? За баярлалаа. Тэгээд юуны орд гарч байгаа галмарын жилийн саршины мэндийг одоо Монголын ард түмэнд дэвшүүлье. Тэгээ энэ саршины баяр гэдэг бол монголчуудын уламжлалт, бэлэг дэмбэрлийн тэгээ цаашлал одоо EV нөхөрлөлийн ийм сайхан баяр байдаг. Тэгээ монголчууд маань одоо ахмад буурлуудаа дээдлийн хүндэлж сүр одоо ирээдүйн залуучууд хүүхдүүдээ бас сургаж хүмүүжүүлж дандаа сайхан амны бэлэгтэй ерөөлөг бие биендээ сайхан айлдж байдаг одоо ийм үндэсний одоо ийм сайхан баяр. Тэгээ энэ бол одоо бас EV нэгдлийн EV-ийн баяр байна гэж би ингэж бодож байна. За тэгэхээр манай гавьяа тимийн хувьд бас эх орондоо ирээд саяхан ирсэн тийм ээ. Тэгэхээр бас нэлээд олон жилийн дараас эх орондоо ирлээ шүү дээ. Саршныхаа баярыг бас тэмдэглэж чинь та бас сайн явж ирвөө хизээ эх орондоо бас ирсэн бэ? За миний хувьд бол одоо бас эх орондоо ирээд 3-4 хоноод ингэ байж байна. Тэгээд төлөлийн одоо таатай байна. Өнөөдөр бас энэ бэлэг дэмбэрэлтэй энэ сайхан нэвтрүүлэгт хоёр аваргынхаа одоо хамтаар оролцож Монгол түмэнтэйгээ ингэж учирч байгаад миний бие бол баяр дүүрэн сайхан байна. Тэгээд сүүлийн жилүүдэд бол зөвхөн одоо яг цагаан сарын хаан одоо сар шинийхэн баярт бол байж одоо амжаагүй ажил мэргэжлийн одоо шалтгаанаар тэгээ уран бүтээлийн шалтгаанаар одоо эх орондоо байж амжаагүй. За энэ жилийн хувьд бол үнэхээр сайхан одоо бас яг ингээд таарч байгаад одоо миний бие сэтгэл маш сайхан өндөр байгаа. Тэгэхээр ер нь одоо энэ манай үндэсний томоохон баяраа тийм ээ баяр наадам саршны баярууд ер нь ингээд тохиоход таны хувьд бас гадны орнд ингээд байхад ер нь тухайн үед ямар мэдрэмж төрдөг вэ? Тэгээ хүмүүс чинь бас гадны улсад олон жил амьдрахаар ингээд догтлоо л дээ. Одоо эх оронд маань баяр маань болж энэ даа гэл наадмаар цаашнаар бол маш ингээд догтлдог шүү дээ тийм ээ ингээд ижаавтайгаа илгэн сатантайгаа уулзсан золгомоор ийм мэдрэмжүүд бас төрдөг бах тийм ээ. Тий, ер нь бол яг би яг сүүлийн хэдэн жил бол яг ингээд ажил амьдралын юугаар таарад ингээд байж байгаа. Тэгээ гадаадд ингээд явж байхад яг үндэсний одоо энэ сар шинийн баяр наадам тохиоход бол мэдээж маш их сэтгэл догтлол дүүрэн байдаг. За ер нь бол багын юунууд их бодогддог л доо. Би өөрөө бас Төв аймгийн Баян жилсэн мод бас баг насаа хүүхд насаа өнгөрөөсөн. Яг л одоо адуу дил дээр хоньны бэлчээртэл өнгөрөөсөн. Тэгээд хөдөөний цагаан сар бол ямар болдгийг одоо манай монголчууд мэдэх бах тийм ээ. Үнэхээр ин одоо бас гайхалтай тийм нарийн дэгж аяг монголчуудын ёс заншил бол тэнд маш нарийн одоо ингэж явдаг одоо юутай гэж би бол боддог. Тэгээд маш үнэхээр гоё сайхан дурсамжууд үлдсэн тийм юмуд байдаг л да. Зүгээр одоо бол аав ээжтэйгээ нэг шинийн нэгэнд нэг золгох. За эмээ өвөтөөгөө за ингээд одоо ах стейцтэйгээ ингээд одоо бас шинийн нэгэ байх юу бол үнэхээр гахалтай сайхан байх хэсэн гэж их боддог болсон байна лээ. Хангай авраг маань саршин дээр ер нь хэр ач холбогдол өгдөг вэ? Сүүлийн 2 жил бол их сайхан шилжлээ шүү дээ. За тэгээ юуны өмнө зинхэр дэлгэцээ үзэн суугаа Монголынхоо нийт ард түмэнд галморын жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За ер нь цагаан сар гэдэг бол одоо монголчуудын нүүлтийн соёлтой холбоотой. Тэгээд өвлийг өнтөөд авч одоо өрн хавартаа золгосны баяр одоо мөн одоо монголчуудын одоо ёс заншил, ёс суртахуун. За тэгээд цаашлаад ахтуу хамаатан садан ураг төрлөөрөө одоо учин золгодог, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэ EV нэгдлийн одоо хамгийн сайхан том баяраа гэж ойлгодог. За таны хувьд бас сар шинэ дээр ер нь хэр ач холбогдол өгдөг вэ? Ер нь багаасаа ер нь яаж тэмдэглэж ирсэн бэ? Сар шинэдээ бол өстой ач холбогдол өгдөг одоо наадам цагаан сартаа бол маш их ач холбогдол өгдөг. Хүүхэд байхад өвөөтэйгээ хамт байдаг. Тэгээд ер нь л цагаан сарын баяр бол хамгийн гоё баяр шиг санагддаг шүү дээ. Өглөө өвөөтэйгээ босоод цай сүүнийхээ дээжийг өргөөл нарандаа мөрөгчгөл. Тэгэл одоо манай ах шивч настай очроос. Тэгээд ахтуу хамаатан садан шинийн нэгэндээ баг бүгд ирц олгодог.
хүүхэд насны бас дурсамтай сайхан баяруудын нэг шүү. Өсгөөөр авраг маань 2004 болоод 2005 онд сар шинийн барилдаанд дараалан төрүүлж исэн бас ховорхон амжилтыг үзүүлсэн. Энэ амжилтыг 20 жилийн дараа хангаа авраг манаас тавтаад байна. Бас ховорхон тохиол гэж харж байна л да миний хувьд. Та бас энэ талаар хөрнийч. За бас сонин юу вэ те? 20 жилийн хугацаа. Ер нь бол бөхчүүд маань цагаан сарда бас чухал ач холбогдол гэдэг. Тэр жилийнхаа одоо бас би болоо тэр өөрийн бэлтгэх сургуулийг сорддог. Бас одоо цагаан сараар ямар шугам хэмжээнд бол барилдаж байна. Тэр хэмжээгээр одоо тэр жилийнхаа наадамд барилддаг. Ер нь бас энэ юунуудыг аваад үзэхээр цагаан сарын барилдаанд төрүүлсэн бүх бол тэр жилийнхаа наадамд ер нь л шүвгийн дөрөв үзүүр төрүүлэх хэмжээнд ингэж очиж барилдаг. Ийм л одоо уламжлалтай юм билээ. Тэр ч утгаараа бөхчүүд маань сар шинийхаа бэлтгэх сургуулийг чамбай сайн бацаадаг, шудраг сайхан өрсөлдөөнийг үзүүлдэг. Ийм одоо том ач холбогдол юм барилдаа байгаа юм да. Тэгээд тэр утгаараа ч гэсэн одоо ер нь тэгээд Монгол бүхий өргөж одоо хөлөгших цайгүй болдгоо шүү дээ цагаан сарын барилдаанд. Тэгээ олон түмэн сайхан бөхчүүдэд дэмждэг. Тэр одоо цагаан сарын барилдаанд одоо хэн өнгөтэй байх нь уу? Тэр дараа жилийн наадам тэр бүх маань одоо яаж барилдах нь уу гэдэг ингээд өнгөө тодорхойлж байдаг ийм сайхан барилдаа байна. Тэгэлгүй яах. Хангаа авраг маань бас сүүлийн 2 жил сайхан барилдаж төрүүллээ. Ер нь сар шинийн барилдаанд төрүүлчихэд ер нь золголтоо хийгээ явах юм ямар хөө гэдэг. Тэр үе бас мэдрэмжээс олцооч. За өнгөрсөн одоо 2024-25 онуудын бас сар шинийн барилдаанд төрүүлсэн. Тэгээд 2 дахь дөрөвгөө хүрсний дараа яг өсгөөөр аврагын амжилтыг 20 жилийн дараа давтлаа гэдэг хэлжсэн. Тэгээд энэ сайхан мундаг дархан аврагын амжилтыг бас давтсандаа миний хувьд бол маш их баяртай байгаа. Тэгээд мэдээж одоо цагаан сарын баяр юм одоо битүүний барилдаан болно. Тэгээд цагаан сарын өдрүүдэд хамгийн гол одоо яригддаг ярианы сэдэв бол одоо бүхийн барилдааны талаар монголчууд манайд хууч хөөрдөг. Тэгээд ер нь гоё шүү. Айл дараа явахт л за дөрөв орж ирлээ. Дээшээ суу гэл ер нь тэр мэдрэмж нь их гоё байдаг. Дээр үед чинь нөгөө зурагт байхгүй баха. Радиогоор сонсдог өст яг өсөх 2 аврагын эд барилж байгаа үед нь төрөл радиогоор сонсоол дээ. Тэр радио сайн явахгүй тэгэл хинд авч үвэл цагаан сарын үед нь төрөл юм хийх бараг завдлаа өгдөггүй байсан шүү дээ тий. Манай аав их ч одоо хөдөө радиогоор сонсно. Тэнгүүт яг хажууд нь ингээд тэгээ нөгөө цаас тавиад тэгэл харандаагаар ингээд оноолтууд ингэж ягаал. За одоо тэнд ингэнтэй, энд ингэнтэй гэж тэнд яриад. Тэгээд тэр чинь нэг юм одоо тэр уртын дууны бүхийн барилдааны тэр радиогоор явж байгаа тэр шуум энд өнөөдөр тэнд тавгийн тэгээ засаал одоо бүх юмаа зэхээл ингээд бэлэн болгоол ээж тэнд цагаагаа хийгээл ингээд байж байгаа нь өөрөө тэр үннэр тэр одоо бүх юм бол Монгол тим юм ханхалдаг байхгүй. Сая яг радиог таныг ярингууд шууд тэр одоо санаанд орж байна л да. Би ч л өөрөө араадаа сонсч өссөн хөлтэй. Манай аав ч өөрөө бүх одоо үзэн сонирхон. За тэгээд тэр үед чинь үндэсний телевиз гэж одоо аймаг хөдөө орон нутагт байдгүй байж. Тэгэл 10 оны хаж. Манай дүү хөлтийг хоёулыг суулгах чинь. Эхний нэг жил мэл сайн бөхөөж мэдхгүй танихгүй нэг баг юм чи. Орж гарах гал наав бол одоо үндсэндээ би тэрийг бас бүхэд дурлуулах тий. Нэг талаасаа бүхэд дурлуулах, энийг ойлгодог болох. Бөхчүүдийг одоо таньдаг, мэддэг болох. Тэгэл тэр арадогийн тайлбар бол ерөөсөө яг л одоо нүдэн дээр харагдаж байгаа юм шиг. Тэгж барилдаа, тим ихийгээ тэгэд давлаа. Тим цогтой бүх тэр аймаг орон нутгийн ингээд зарлах харч юм бас тэгээд тэгээ нөгөөхөө яг дөрөвний Ариун Баатарын ярьдгаар ингээд тэмдэглэн. Сүүлдээ өөрөөсөө тэмдэглэдэг болно. Өөрөөсөө нөгөөхтөө дурлал арадоноос салхаа байна. Тэгэл ингээд бүхэд дурлах тийм суурийг бас тавьж өгч ирсэн юм байдгийг. Гавьяатын маань хувьд бас өнгөрсөн могоо жил бас нэлийн онцлогтой жилүүд уран бүтээлийн амжилт дүүрэн байлаа. Тийм тэгэхээр Оросын албаны ус бас оны шилдэг дуучин болсон. Ер нь уран бүтээлүүд бас хэрэг өрнөв. Уран бүтээлийн талаараас хэрэг ганцаг дүүрэн бай. Уран бүтээлийн талаараас тасна дургуулахгүй. Уран бүтээлийн хувьд бол нодон жил өрчин жил гэдэг ерөнхийдөө дөөрийнхаа тал руу, дөөрийн дуулагч тал руу илүү их анхаарлаа хандуулж ажиллаж байна. Тэгээд Оросын албаны улсын Тус Большой театр, Мариинский театр гэдэг уран бүтээлүүдэд төөрөөд энэ жилээс энэ жилийн 1 сараас бол Европын болон Америкийн одоо гэрээнүүд хийгдэж тэр гэрээнүүдийн дагуу ажиллаж байна. Тэгээд Оросын албан улс ирж очин гэж ажиллаж байгаа.
Тэгээ ер нь бол яг уран бүтээлийн хол зумаг бол маш ихтэй сайхан байгаа. Тэгээ мэдээж бас олон улсын карьер энэ юмруу тэмүүлж үнийг одоо бас мэдээж эх орныхоо нэр хүнд аав ээж гэдэг шиг тийм ээ их сайхан байханд бол бас хүнээс бас их тийм хөдөлмөр төвчээрийг шаардаж ингэж явж байгаа. Тэгээд одоо бас сайхан жигдрэл явж байна. Сайхан байна. Тэгэхээр олон улсад ингээд Монголын нэрийг гаргаж байгаа. Одоо олон улсад ер нь гараад ингээд уран бүтээлээ тойроод ирэхээр ээж аав нэрхээс илүү эх орны нэр бол байнга уяатан явж байгаа шүү дээ. Монгол улсын авч үжигч ингээд тийм. Тэгэхээр ер нь ингээд тухайд ингээд тэр том театр дээр ингээд дуулахад эх орныхоо нэрийг гаргах танд тухайд ер нь ямар мэдрэмж одоо л бас харьцангуй ингээд дасцсан ергөө уран бүтээлээ тойроо сурцсан байна шүү дээ. Тий, ер нь бол сайхан шүү дээ. Тэгээд ганцхан нөгөө та түрүүнд хэллээ шүү дээ, ээж аавын нэрээс илүү эх орн Монголын Ариун Баатар Монголын гэж явдаг учраас бас яавал одоо бас эх орныхоо нэрийг одоо унгахгүй байх уу, хувийн талаасаа яах уу, хариуцлага ямар өндөр түвшинд авч явах уу гэх мэтчлэн бас бодож явах зүйл бол ихтэй байдаг. Тэгээд бас мэдээж энэ их түүхт энэ их улсынхаа одоо иргэн болж энэ одоо газар дээр төрсэн энэ одоо үүх түүхтэй газрын энэ дээр төрсөндөө би бол маш их баярлж явдаг. Тэргээрээ одоо бас дотор сэтгэлээ тижээж өшөө илүү сайхан байх гэсэн өшөө илүү энэ Монгол хүний авиас чадвар юмыг бас илүү үзүүлэхээс ингэж хичээж явдаг. За саяхан алдар спорт орооны маань бас 80 жилийн түүхтэй бас сайхан өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ талаар бас та хэлцгээч. Тэгээд 46 оны 2 дугаар сарын 2-ны өдөр цэрэг нэртэй байгуулагдаж гэсэн юм нийгэмлэг. Өнөөдөр бол бас Монголын спортын ууган анхдагч. За тэгээ өнөөдөр бол одоо бас олон одоо алдарцууднуудыг төрүүлсэн ийм тэргүүлэгч том байгууллага болоод байна. Тэгээд 2 сарын 2-ны өдөр байгуулагдсан өдрөө одоо бид бас тэр Монгол бүхэн өргөндөө урлаг соёлын спортын тийм өдрөлгийг манай хамт олон сайхан зохион байгуулж. Тэгээ ер нь бол алдрын спортоогоор дамжаагүй бас тийм спортын хүмүүс их цөөхөн байдаг юм байна. Анх одоо үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээл цэргийн албан дээрээ цэрэг нийгэмлэгт ордог, тэндээсээ одоо хөгждөг Монголын одоо олон тийм алдартнуудыг за мөн одоо олон маш сайхан тийм төлөвшсөн спортоор хичээллэж зөв иргэн одоо маш олон одоо тийм хүмүүсийг өсгөж өмжүүлсэн ийм л том байгууллага байгаа юм. Тэгээд анхныхаа одоо байгуулагдсан өдрөөр одоо бид нар энэ сайхан арга хэмжээг бас энэ спорт орооны маань ой болж шүү гэдэг цуурыг бас Монгол орн даяар сууж байгаа алдар спорт холбоотой спорт ороотой маань холбоотой бүх хүнд одоо хүргэх баярын минь хүргэх ийм зорилгоо зохион байгуулсан их сайхан арга хэмжээ болсон. Бүхэн өргөө маань ер нь хөлөг шиг цайгуул нэр төрсөндөө. Арга хэмжээний үеэр энэ цаг үеийн бас өмгийг тодорхойлж байгаа. Хоёр залуу арслангийн маань халз барилдаан боллоо. Их сайхан боллоо. Энэ халз барилдааныг үзээд бас таны хувьд галаа аврах золтой байхдаа бас сүхүт аврахтай халз барилдаж ийсэн дурсамжинд тодорсон болов уу гэж бодож байлаа. Тухайн үеийн бас дурсамжаасаа хаалцаж. Тэг чи өглөө 2006 онд баха. Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн авлуудаа тэргээр сүхэт тэр чин хоёроо далайн аврах золтой барилдаан зохион байгуулж ирсэн. Тэгээд дунд нь одоо бас өсвөр юмштэй одоо аймгийн цэргийн золтой залуучууд барилдаад бид одоо 3 удаагийн барилдаан хийж одоо тэр чинь бас нэг анхны л тийм халз барилдаан зохион байгуулж ирсэн. Тэгээ саяныхаа ойгоор одоо бас одоо яг эд барилдаж байгаа улсын наадмын одоо нэлээд одоо дээгүүр даваанд хурч хоорондоо тулж барилдах хэмжээний ийм хоёр залуу сайхан арслан маань сайхан барилдааны хийсэн. Тэгээ шудраг сайхан барилдаа үзүүлээ шүү гэдэг одоо бас үүрэг даалгаврыг гэдэг юм уу гэсэн. Тэгээд их олон түмэн цугулсан байхад одоо бас цаг нарандаа яагаад буруу зөрүү барилдаа ерөөсөө хийж болохгүй их маш сайхан шудраг сайхан барилдаа хийшүүг. Тэгээ хоёр залуу арслан маань их сайхан барилдаа үзүүлсэн. Тэгээ үзэгч хүмүүс гэсэн бас сэтгэл их өндөр байлаа. Ийм тэмцүүлэх шиг байсан та тийм. Тий. Одоо нас тусанж бас ойролцоо эд сайхан барилдаж байгаа. 90 дээрээ байгаа л ийм сайхан залуучуудаа. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа дэмжих байгууллагуудаас танилцуулъя. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ Монголын даатгалын салбарт 30 жилийн турш доктортой үйл ажиллагаа явуулж байгаа Монголын даатгалын ууган даатгалын компани Бод даатгал компани хамтран ажиллаж байна. Эртлийг давхууч Бод даатгал. За тэгэхээр нэвтрүүлгийг бас үргэлжлүүлэн хангаа аврагаасаа асууна. Тэгэхээр 2014 бас 2017 онуудад таны хувьд аймгийн арслан цолтой байхдаа сар шинийн барилдаануудад нэлээд тийм дээгүүр барилдаж
маш сайхан амжилтыг үзүүлсэн. Үзүүлж байсан. Үзүүлж байсан тийм ээ. Тэгэхээр тэр талынхаа дурсамжийг бас эргэж сануул. Нэлээд дурсамжтай барилдаан болсон баг тийм ээ. Тэгэлгүй баг. 2014 2017 онд аймгийн ард цогтой байхдаа сар шинийн барилдаанд 2 удаа үзүүлчихсэн. Тэгээ 14 оны барилдаан бүр яагаад ч юу санаанаас гардаггүй. Тийм сайхан барилдаан байдаг. Дөнгөж яг аймгийн арслан болоод ирэх хавар нь одоо сар шинийхээ барилдаанд зодгсон. Яг тухайн үед бол яг аймаг цэргийн золтой бүгшүүдийн барилдаанд ганц нэг төрүүлээд үзсэн. За ямар ч сар шинийхээ барилдаанд нэг 3 чадвар нэг 4 даваад тэр Сүхбат аваргын нэг ирээдүйн авар гэдэг шагналыг авах юмсан. За улсын цолонд ойрхон бүхэн шагнал авах юмсан. За бас нэг захиур агалах бүхэн шагналыг тухайн үед өгдөг байсан. За энэ 3 шагналаас л ямарсан хүртгийнсэн гэс нэг тийм л зорилготой очсон. Тэгээ тухайн өдрийн яг уу миний одоо Аз од хийгээд өөрийнхөө хүндэлж явдаг. Бас олон сайхан бүгчүүдийг даваад үзүүрсэн. Тэгэл оройнч тэгэл үзүүрлээгээл нутаг орон аав ээж ах トゥ амаатан садны үзүүр бөөм баяр. Би тэгэхэд яг 24 настай байсан. Тэгэл маргааш нь тэр цагаан сараар айлуудаар золгоо явах тэр уур амьсгал энтриг бол одоо тий үнэхээр нэг тийм зүүдэлж байгаа юм шиг санагч. Үнэхээр тэр жилийн цагаан сар их гоё байсан. Тэгээд нэг айлд орохоор хоёулаа хамт хажуутлын айлд ороод гэж гэдэг. Тий. За нэг үзүүр үгээ аваад ороод тэгээд ингээл өстэй. Тэгэл мөн цагаан сарын дараа бас хотод золголтоо ээжэл хурдан лаав ээж рүүгээ яваад нутагтаа очиж золгох гол яарж байсан. Тэр ер нь миний хамгийн дурсамжтай сайхан барилдаануудын нэг. Тэгээд 2017 онд бас аймгийн арслан золтой улсын зол авахынхаа өмнө цагаан сар бас үзүүлж байсан. Бас л олон сайхан бүгчүүдтэй сайхан барилдаж үзүүрсэн. Тухайн үед бол яг хөө ерөнхийдөө бас нэг өмнө нэг үзүүрлээд үзсэн. Дахиад бас нэг үзүүр төрөнд төрөх ер нь бол боломжтой л үе байсан. Дахиад 3 жилийн дараа бэлтгэл сургуульч гэсэн сайхан болцсон. Би хааны хөвж гэсэн бас тэгшрээд ирсэн. Тийм сайхан 2 цагаан сар ер нь санаас гардггүй маа. Нөгөө аврагыг дагж авраг болдог гэдэг шиг. Ер нь төсөөлөөгүй байсан хүмүүсээ даваад бараг үзүүр дүрэнд үлдсэн байсан байж тээ тий 14 онд л тий. 14 онд бол одоо олон сайхан бүгчүүд залууж байсан байна тий. Тэгэхээр бүр нэлээд тийм хөөлтэй. Тэгэл яг л тухайн үед л яг зүүд юм шиг санагдчихсан. Тэр бүгчүүдээ ч өмнө бас нэг давж урж үзэж байгаагүй. Яг л тухайн өдрийн тэр Азод нь гээгээл ер нь миний санджаагаар бол одоо Мөнхбаатар арслан, Аз жаргал арслангаар 4, 5 дээр Мөнхбаатар арслангаар, 6 дээр одоо Мөнхбат аваргаар, 7 дээр одоо Санжаадан аваргыг даваал. Тэгээ үзүүр төрөнд одоо Монгол улсын гард одоо Дамби аргач яхахтаа одоо ондж ирсэн. Тэгээ аргач яхахтаа хүртэл бас барьцангой хүртэл барилтаал. Тэгээ тухайн үед л яг өөрийгөө нэг таниулсан, тэгээ өөртөө урам зориг өгсөн хамгийн сайхан барилтаа бол тэр гэж хэлмээр байна. Тийм. Тэгэхээр тэр чинь бас нөгөө нэг хэдий Аз байгаа юм шиг хэрнээсээ бас шургуун ийм хөдөлмөрийн үр дүн шүү дээ. Тэгэхээр бэлтгэл сургуульд бас нэлээд сайн байсан байна да тий. За ер нь бол сайн байсан. Тэгтэл тухайн үед нэг Аз одныг хийгээд үзүүлж юм санагдаад байдаг шүү дээ. 17 онд бол яг хүмүүстэй бас тэнцүү үзэх хэмжээний болцсон үе. Тэр үед бол одоо яг бэлтгэл сургуультайхаа хүчээр ерөнхийдөө үзүүлсэн гэж бодож байгаа. За тэгэлгүй яг. За үзэгч та бүхэндээ одоо нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчийг танилцуулъя. Маа нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр гал ирмэлзэл ур чадварт хөрөнгө оруулалт те Net Capital санхүүгийн групп ажиллаж байна. За хоёр аваргын маань хувьд сар шинээр ер нь хичнээн хүн ер нь залхахаар ирдэггүй хэр ер нь өргөн дэлгэр болдог. Сар шинийн баяр гэж үнэхээр сайхан юм да тий. Өө уламжлал тэгэл бэлэг дэмбэрэл. Ер нь бол манайд бол их олон хүн ирнэ шүү. Тий мэдээж эхлээд шинийн нэгэндээ бол би бол ерөөсөө ахмадууд аав ээж дээрээ их л золгоо тэгээд ахмадуудаараа яваад ингээл шинийн нэгнээ шинийн 2, шинийн 3 дууд ер нь баг гэрээсээ гарч чадахгүй л ингээд суудаг. Ах トゥ нар, найз нөхдүүд, шавнар, байгууллага хамт олон гэл ингээл их олон хүн ирнэ шүү ер нь тоо. Тий. Тэгээ манай хүүхдүүд ч одоо бүр сурцсан.
том нь охин тэгээ 3 хүү байгаа. Тэгээ багасаа эхлээд ерөөсөө ингээл үйлчлэгэнд яваасан. Заримдаа бүр төрүүлээ тавг мавг цай маань золгож явахт нь төрүүлээ ширээн дээр нэрцсэн. Тэр миний хөө ихлэ золгохоор нь гэл энэ гэл цагаан сараа тийм өөрхөн юм болдгийг. Манай баг гэл их ч нөгөө айлын баг шиг хүүхдүүд орж ирэхээр нь тэрийг хариуцдаг. Говцмрын яан тэгээ цаатлын өрөөнд орж зугаа цуулна. Тоглолмоор нэг стordороо өргөтэй. Тэгээ энэ цагаан сар бол үнэхээр тийм сайхан халуун дулаан ийм сайхан баяр байгаа. За миний хувьд бол бас арай залуу байгаа учраас харьцангуй баг ингээл шиний 1 2 3 4 5 хүртэл дандаа золголтой явж байгаа. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө дүүнэр буцаад нөгөө айлуудаа ер нь хүлээж авдаг. Сүүлийн нэг жил нэг тийм байна. Тэгэд өнгөрсөн 2 жил цагаан сараар үзүүрлдэг жилээ. Манай одоо хөгшөө манаас амьсрын байсан. Тэгээд настай хүн байсан учраас хөгшөөд хоёр нь очиж золгоно гэд төлөвлөсөн. Тэгсэн чинь цагаан сарын барилдаанд дөрүүлчвэ. Тэгсэн чинь ерөнхийлөгч за шинийн 3 дээр золгоорой гэдэг чинь. Тэгээд энэ ч одоо төр төсний баяр Монгол төрөө хөндлөхгүй болохгүй. Тэгэхээр ерөнхийлөгчтэй очиж золгоод ингээд явж идэл шинийн 3 4 болоод заав хичээл сургууль орохоор болоод тэгээ явж идэг. За дараа жил заавал явна гэж үжсэн. Дахиад үргэлжлсэн. Тэгээ дахиад шинийн 3-нд ерөнхийлөгчтэй үзүр төрөний бүх хоёр очиж. Үзүр төрөний бүх очиж залуудаг. Тэгээ за ингээд 2 жил ингээд сүүлийн 2 жилээр нь яг шиний 1 2 нутаг явна гэд арай одоо төлөвлөгөөнөөс өрчөөд байгаа. Тэгээ энэ жилийн үед одоо яах юм бэ? Дахиад төрүүлээд одоо дахиад явж чадахгүй. Маргааш тэгээд одоо харцгаан да тий. Тэгээ урьдчилж төлөвлөгөө боллоо энэ жилээс эхлээд. За энэ барилдааныхаа үр дүн харж иж болъё гэдэг. Яалч сар шинээр нэг нутаг бол яалч ингээл сэтгэлд уяатай л байгаа. Тэгэхээр бүр яалч бусад өдрүүдээс илүү баяр наадам саршны өдрүүд бол яалч нутаг ямар санагдаад. Манай аргууд ер нь бас нутаг ер нь банк уяатай л байдаг байх нь шүү дээ. Тэ нутгаа ер нь хэрэг зорж ийн. Одоо ч тэгээд нэг л одоо ажил төрлийн ч гэдэг юм уу ямар нэгэн үйл хэрэг далим гаруул тэгэл ухс их гэл байдаг болчиход байгаа шүү дээ. Бид ч одоо тэгээд энэ сайхан бүх гэр энэ Монгол том өв соёл хэдэн мянган жилийн түүхтэй дээр үеийн одоо том авраг алдартнуудаас одоо энэ Монгол бүхийхэн өв уламжил ёс жаяг дэг журам гэдэг бүх зүйлийг өвлөж тэгээд одоо өөрийнхөө үед одоо бас тэр одоо бүхийхэн ёс чудгийг бас барьж явах юмсан гэсэн ийм л одоо ирмэлцэлтэй. Тэгээд дараагийнхаа үеийг бас ингээ бөхчүүд нь ингээ өсгөөд хүмүүжүүлээд ингээ авч явдаг. Тийм зүйл байгаа юм. Тэгээд одоо түрүүн бас бидний ярианд гарсан аавын нэрний өмнө л одоо бас нутаг орны нэр ус гарч байдаг. Арангаа аймгийн одоо Бацангал сумын харьяат гээл. Тэгээд гэлэг жамцын өсгөөр гээл ингээд. Тэгээд бид ч юм бол одоо үргэлжил одоо нутаг усаа тэгээ бөхчүүд барилдаж явах үед одоо нутгийн уул усан дагаж ирдэг юм аа гэж бид нар чи кино юм дээр хардаг. Тэр бол одоо бас бөхчүүд ундаа яригддаг. Бид нар одоо бас мэдээж нутгийнхаа уул усанд сүсгэл залбирч ингэж байдаг л ийм л хүмүүс л дээ. Тэгээ нутаг орондоо одоо ямар нэгэн ажил төрөл гаруул явах бол ийм л болчиход ах юм шүү дээ. Гавэти маань хувьд бас нутаг усны галаар сайхан төрсөж яриач нэгдэг. Хоёрдугаар гэх юм бол бас хүү ер нь бас нэлээд юм сэтгэл өндөр юм мэдрэгдэт байгаа байхгүй одоо ингээд бага наснд дурсагдаал нутаг ус ярингууд яалч ингээд сэтгэлд нутаг усны дурсамжууд ингээд сэдрээд тэглэх байх одоо тэгээд дэж одоо хүний өсөж төрсөн нутаг гэдэг бол хамгийн одоо нандин байдаг баг. Тэгээд нутагтаа очихоор дурсамжууд бүхий л талаар одоо сэдэгч энд ингэдэг байж үлээ, тэнд тэгэж үлээ, тэнд ахтайгаа тийм мөрөнө, тэргээр тэлүүлж үлээ гэл ингээл бодогдох юмуд ихтэй. Тэгээд ер нь бол ирэх болгондоо нутаг руу очдөг. Өглөө тэгэхээр манайх ч одоо бас ойрхон юм да. Өглөө эртхэн шиг гараад очиод нараа харчхаад тэгээд хайрхнаа нэг тойроод нутаг усанд очичоод ингээ өдөөс хойш ороод ирж байгаа юм да. Миний хувьд бол бүр арангаач орсон. Би бол ангаа аврагын дэрэгд бол бас арай ойрхон байна. Тийм байна. Тэгээ ороод ирдэг. Өдрийн ажил явна. Тэг сайхан дөө тэгээд нэг явчаад ирэхлээр нэг тийм бүх юм дүүрээд байгаа юм шиг санагдаж ажил үйлс талдаа ч эрүүл мэнд бүхэд талдаа нэг тийм сайхан элч энергийг авдаг.
Тэгээд гадаад дотоодод ингээл явж хахад ер нь бол хаяа нэг сэтгэл санаагаар унаа энэ чинь хүний амьдрал дээрээс нь бас хөдөлмөр зүтгэл авиас чадвар явж байгаа учраас бас нэг хаяа нэг бэлтгэл сургуульд янз бүрийн юм дээр одоо бас за үнэхээр одоо яасан хэцүү юм дээ гэдэг бодол төрөн. За тэр их сонин шүү дээ. Яг тийм сэтгэл санаагаар унах тэр үед их нутаг бодогддог. Тэгэл одоо зураг хөрөг юугаа хараад байгаа нутгаа бодоод манай нутагт чинь зураг хайрхан гэж их сайхан хайрхан би. Тэгээ зураг хайрхан минь ямар сайн одоо тухайн одоо нэг оронд байхад за нэг энэ үйл одоо миний хайрхныг одоо шүргсэл байгаа даа гэл ингээл бодох жишээний ойртуулж бодох жишээний тэгж одоо бас явдаг. Тийм учраас төрсөн нутаг ус гэдэг бол үнэхээр хүний одоо ээж аав шиг юм байт юм болов уу гэж боддог шүү дээ. Бага насны цагаансаар дурсан дээр өсвөр авраг маань 6 нас хүртэл өвөө дээр өссөн гэдэг. Бас тэр цаахан аваргыг Монгол төвний хайртай дурсдаг авраг өвөөдөө бас өнгөрүүлсэн цагаансаар ач юм дурсуул. Тэ манай хүн ч одоо нэг өчтөө ардын өвсглийн наадамд 2 удаа 10 давж төрүүлсэн улсын даяа авраг цалтай ийм олон түмэндээ буур жамин гэмээ алдарсан. Одоо үг түүхийн бол одоо бид бас мэдэндээ аян жин тээж явдаг байсан. Тэгээд одоо модон гүр ачаатаа тийм ээ цөмөрч гიშгээ тэгээд тэрийг одоо өргөж одоо гаргасан гэдэг ингээд түүхийн бас мэднэ. Тэгээ миний өвөө бол одоо нэг охинтой хүн миний ээж. Тэгээ бид бол одоо яг л нэг гашаанд аавынх ингээд зүг тэр хоёр гэрийн хооронд л өвөөгийнхоосоо салдгуул юм хөхтэй л да. Тэгээ өвөө маань одоо намайг их хөтлж явна. Дэлгүүр орно. Аймгийн төвдөр 8 дугаар дэлгүүргээд одоо дарга зэрэгнэр үйлчлдэг. Арай зүгээр жирийн дэлгүүрүүдээс арай өөр. Чихэр жимсэн ч гэсэн арай өөр тийм. Тэгээ өвөө тийм пропоск үнэмлэхтэй. Нөгөөх нь төхүүлж өгөө за явъя гэж. Зүгээр сонсох. Хоёр дэлгүүр орё гэж. Хоёр дэлгүүр зүгээр сонсохгүй. Тэгээд хоёлаа явдаг. Маш олон сайхан дурсамжууд тэгээд энэ том одоо авраг өвөөгийнхөө өвөр дээр өсөж тэр сайхан бүхийн орчинд өвөөгийнхаар маань одоо олон сайхан бөхчүүд ирнэ. Тэр одоо бөхчүүдийг харж гайхаж бүх хүн гэдэг ч одоо ийм л одоо би хар дуу хоолой нөхөлтөө бос жирийн хүнээс арай өөр ч юм шиг санагддаг байсан хүүхэд байхад. Тэгээ тийм орчинд өссөн. Тэгээд одоо бас өвөөгийнхөө үргэлжлэл болж энэ Монгол өв соёлоо ингэж тээж хадгалж яваадаа бас баяртай байдаг юм аа. Тэгээд Хангаа авраг маань бас сайхан одоо багшийнхаа нэрвч төрөлтөнд төрүүллээ. Төрүүлээд бас сэтгэлдээ басж байхдаа багшийнхаа ачиг хариуллаа гэж хэлсэн бас олон хүний сэтгэлд их сайхан хүрсэн баг. Тэр барилтанд бас төрүүлсэн сэтгэлдээ хаалцвал бас багшийнхаа талаар бас ярил. Миний огшол одоо Монгол улсын хүчтэй зэвдийн Мегмар Сүрэн гэж хүн байдаг. Тэгээд багштайгаа одоо анх 2010 онд учирч ирсэн. Тэгээд анх яг хов төвжөний бэлтгэл дээр орчоод яаж энд хүн тоогдох вэ гэж бодчихсон. Тэгээд муудлаг багш маань намайг дуудаж ирээд сайхан өндөр хүү байна. Багш дээр бэлтгэл хийгээрэй гэд. Тэгээд яг шав орж ирсэн. Тэрнээс хойш ер нь 15 6 жил болчих. Тэгээд мөн тэрний дараахан манай багш их тэнгэрийн амд бидний коросонд гүйлгэж ирсэн. Гүйлгэж явахдаа энэ төв зөнгэлтгийн зөв рүү заагаад. За миний хүүхдүүд нэг энэ л барилдандаа. За энэ л төрүүлэндээ. За багш нь ямарсан хичээнэ. Тэгээ та хэд бас хичээгээрэй гэж тэгжсэн. Тэгээ тэр юусоо санаанаас гарддаг. Тэгэл яг л тэрнээс хойш миний багш одоо яг л энэ шавнырынхаа төлөө одоо бидний төлөө бас энэ амьдралаа залуу насаа зориулаад тэгээд одоо би Ховд аймгаас одоо 2 дахь дөрвөг төрүүлнэ. Тэр нь бол та нарын нэг байх болно гэдэг. Тэгээд бас багшийнхаа ачийг бас хариулаад улсын наадамд ер нь төрүүлсэндээ бол баяртай байгаа. Тэгээд багшийн маань одоо сая одоо хүндэтгэлийн барилдаан бол одоо бүхэн өргөө дүүрэн одоо халуун дулаан уур амьсгалтай одоо маш сайхан барилдаан болж өнгөрсөн. Тэгээд багш маань ч гэсэн одоо сэтгэл санаа одоо маш сайхан байгаа. Энэ барилдааны уур амьсгал үнэхээр сайхан болсон. Манай гавьяатын хувьд ер нь бүх ихэр сонирхож үздэг ус. Сар шинийн барилдаанууд, үндэсний их баяр наадмын барилдаанд бас нэлээд онцлогтой хүн болгон ингэж сэтгэл шингээж ингэж бүр догдлож хүлээж үздэг шүү дээ. Таны хувьд ер нь бас бүх ихэр үзэж сонирхдаг байсан. Тэгэл яг одоо багаас л одоо монголчуудын ер нь эрчүүдийн тэр дундаа бол хаашин яг тийм цуснд нь байдаг тийм байдаг шүү дээ. Монгол бүх гэхлээр
өөрийн ирэхгүй. Одоо жишээл би сүүлийн үед одоо нөгөө манай найз авраг санжаадам за тэгээ манай бөхчүүд найзууд би л дээ. Тэгээд тэр дээр хаяа нэг уулзаад ингээд өвдөг энэ төр барьж үзээ. Миний найз үдсэн болж бас л явах бай. Тэгээд дуудангууд тэр оройжонгоо бас бодоод байгаа. Гэхдээ нэрэн бас явах ч байж юу гэдэг. Гэх мэтчлэн зүгээр яг хуу Монгол эр хүн болгоны дотор одоо бас байдаг. Тэгээд энэ их өв соёл одоо Монгол өвхийг бол яг одоогийн энэ нийгэмд ч бас тод үлгэр болж яваа. Монголын одоо бас тийм одоо оршин тогтнох тийм ээ. Монгол эр хүн тэр дундаа одоо ямар байх ёстой гэдгийг үлгэрийг одоо бас манай монгол бөхчүүд маань их тийм илүү тод гаргаж ингэж тод үлгэрлж яваад би их баярлж багтаж явдаг. Миний хувьд бол дэмждэг одоо бас нийт барилдаж байгаа сайхан авраг маань бас энд байж байгаа. За дээр нь бол миний одоо хүндтэй сайхан ах маань байж гэн ингээд тар баг наснасаа л ингэж үзэж биширч одоо өссөн юм сайхан одоо бас авраг арслангууд одоо байж гэн. Саяны одоо халз барилдаан за тэгэл одоо юуны барилдаануудыг би ч одоо нэг iPad-тай явна шүү дээ. Тэгэл энэ тэнд сайхан тэгээ өнгөрчих юм бол бэлтгэл сургуультайгаа бүр завсраар гяс хараад хий яаж үгүй наашааш нь болгоод ингэж л одоо бүр үнэн ч одоо фэн болж л үздэг дээ тийм. Тэгэхээр манай гавити яриан дундаас яг нэг юм анзаарч яалч бүх дурсамжууд ингээ баг насраа хөтлөгдөд байгаа байхгүй юу тий. Тэнд яг бүх юм нарийн нандин бүх юм сэтгэл хөдлөх юмнууд үлдсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь сар шинийн өдрүүдэд ямар юм үр өгөөлтэй ажилтдаг байсан хүүхэд байхдаа. Хүүхэд байхад уу? За хүүхэд байхад одоо тэгэл үүрэг оруулж явах вэ бид нар ч тэгээд за тэднийх хүнтэй байгаа болов энэ хойдлын өвлжөөнд энэ эртхэн шиг эднийх нь золохгүй явждаг эртхэн шиг орж тэгээд бэлэг сэлтэй л одоо бодож ил. Тэгээд нөгөө тоос хөвдөг өдөр тэр чинь нөгөө морь малаа зихэн морь малныхаа дэлийг аавараа ахгүй болол аавараа дэлийн засуулчаал тэгэл одоо юунд шиний нэгэн чи морой эмээлэл зүгөө гаргачаал тэгэл одоо орой болтлоо алга шүү дээ. Тэгэхээр нэг яг гэрт бол нэг тийм юу нөлөө их багтаа байдаг гэсэн юм шиг байгаа. Айлаар явж орой нэг түнтэйс нөгөө дээлэндээ ингэсэн одоо морин дээрээ яатал орж ирдэг байсан тий. Тийм л одоо сайхан дурсан ч бодогдож байна да. Тэгэхээр дээл хувьд ер нь манай монголчуудын уламжлалт дээл хувьд бол өвөрмөц юм байлэгдэлтэй. Тэр дундаа манай бөхчүүдийн хувьд бол бас дээл хувцсанд бол балгай зүүсгэлд бол маш их анхаарал хандуулдаг. Манай хангаа аврагын хувьд бол бас шар дээл нь маш алдартай шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бас илүү ингэж одоо илүү ирэлж энерги шингэсэн гэж бас үздэг байна уу? Бөхчүүд маань ер нь сар шинийн өмсгөл зүүсгэлдээ өөрсдийн энэ барилдаануудаа өмсгөл зүүсгэлдээ ер нь хэрхэн анхаардаг байна. Ямар ач холбогдол өгдөг вэ? Тэгээ аливаа улс үндэстэн тэгээ ялангуяа монголчууд бидний нэг тийм үндэсний том өв соёлууд энэ улс орны оршин тогтнож байгаагийн гол үндсэн юмуд ба ш тэ хил хязгаар байна, хүн ам байж их юм байна. За тэгээ үндэсний бичиг соёл, үндэсний одоо сайхан энэ дээл хувцас. За тэгээ дээр нь энэ сайхан 93 наадам гэдэг юм ингээд маш олон зүйл. Тэгээ бусдаас одоо ялгарч одоо энэ дэлхийн энэ хоёр том улс орны дунд одоо өнөөдрийг хүртэл ингээд сайхан монголоор оршин тогтнож байгаагийн нэг том одоо дархлаа гэдэг юм уу, шалтгаан гэдэг юм уу, энэ нь бол одоо энэ сайхан үндэсний уламжлалууд байна шүү дээ. Тэгэхээр энэ Монгол дээл гэдэг бол үнэхээр гайхамшигтай одоо хувцс юм да тий. Тэгээд монголчууд маань нүүдэлчин аж ахуйтай тэгээд улирал цаг хугацаанд тохируулаа сайхан дээл хувцаа хийж урлаж ингэж өмсдөг. Тэгээд тэр дотроо бол манай бөхчүүд бол одоо энэ дээл хувцаа бол за тэр л одоо нэг социализм нийгмийн энтер үед бол ер нь тэгээ бөхчүүд дээлтэйгээ урлагийнхэн ч бас одоо урлаг уран сайхан даавал хэрэгжилж исэн баг. Тэгээд ингээд ингэж юмнуудаа ингэж авч үлддэг юм байна л да. Тэгээ өнөөдөр бол энэ сайхан үндэснийхээ хувцас дээлийг одоо өргөн хэрэгжилж дээлтэй Монгол гэж одоо өдөр байгаа 7 сарын 10-нд байхаа бараг тий. Наадмын өмнө. Тэгээ ингээд үндэснийхээ юмуудыг бадрааж дивжээж явах нь бол хамгийн чухал юм байна л гэж ингэж боддог. Тэгээ бид нар ч одоо сая ханга дэвтэ яриа суужсэн наадам болно нэг бас нэг сайхан шин дээл хийгээд өмсчих юмсан гэсэн бодлол байнга бид яаж яадаг шүү дээ. Нэг сайхан гоё очин наадам гэдэг чинь өөрөө тэр үндэсний одоо дэлхийд ганц болж байгаа жилийн наадам. Тэгээд тэр сайхан наадмаараа нэг сайхан дээл хувцастай нэг бас нэг цог хямраа бодооч гэдэг юм уу. Бас нэг тухайн жилийнхаа өнгө төсийг бодооч гэдэг юм уу. Тэгээд зарим жил бол яг үед барилж явах үед чинь бид нар чинь ямар дээл хийгээ тавьчихсан сайн ч мэдэхгүй тэгэл 11 өглөө эхнэр энэ төр одоо бэлэн болгоцсон.
ингээл өмсөө гарч идэх. Одоо наадмын өдрүүдээр бол маш сайхан харагдаж байгаа. Ингээ 10 гаруй жилийн өмнөх лөө 20 жилийн өмнөх лөө наадмын цэнгэлтгэд ахуулсан гэдэг нэг зэрэг үзэгчдийг авцсан зураг байлаа. Тэр дотор дээлтэй үнэх цөөхөн харагдаж байгаа байхгүй. 20 жилийн өмнө. 20 жилийн өмнө. Яг одоо өнөөдөр ингээд тэр наадмын өдөр ингээд авал ер нь дээлгүй хүн цөөхөн. Дээлгүй хүн цөөхөн. Тий. Тэгэхээр энэ бол одоо маш сайн одоо зүйл юм байна. Тэгээд ингээд залуучуудаа бид нар бас үлгэрлэж дуурайж хийлж өөрийнхөө хүмүүсээс эхлээл ингээд тэрийг ингээд хөвшүүлээ явуул дор дороо. Ингээд үндэсний юмаа сайхан бадраад ингээд явуул их сайхан байх юм да. Яг миний хувьд бол Өсгөө аврагын хэлдгээр яг л наадам, цагаан сар гэл яг үндэсний баяруудаар энэ голцуул шин дээл хийлгдэг. Тэгээ тухайн жилийн өнгө асуун. Тэгээд авраг болдог жил бол одоо шар дээл хийлгэсэн. Тэгээд яг авраг болохын өмнө нэг барилдаан дээр өмсөд за яг улсын наадмаар өмснө гэд ингээд хадгалсан байсан. Яг тэр өдрөөс шин дээл өмсөхөр нэг гэгзээд авсан санагдаад байсан. Тэгээд одоо бол яг хөө тэр дээлээ нэг тэрнээс хойш хаяа нэг уул овоонд гарахаараа өмсдөг. Тэгээд бас авраг болохдоо өмсөжсэн дээлгээд ерөнхийдөө ингээд хүндэтгээд ерөнхийдөө хадгалсан байж байгаа. Тэгэл ер нь жилд нэг 2-3 дээл хийлгэж. Одоо хэдэн дээлтэй болж байгааз? Бас нэг 20-30 дээл байх шиг байна. Миний 20-30 байгаа таних баг миний овоо явцсан баг тий. Миний дээлүүч одоо ингийн дөмсгд аягүй төөхтэй дээлүүд их бий. Бас нэг 20-30 юм байгаа шүү дээ. Дандаа дурлагтай ярьж тий. Тэгэл ингээд шүү дээ. Дэрийч одоо ингийн Ариун Баатар маань өөрөө бас биелхүү том үн чинь тэгээд тэр урлагийн бас нэг зохицолгоогоор хийдэг баг л та тий. Тэгэл. Тэгэл үндэсний хэв шинж нь байгаад байдаг. Байлгүй яг уу яг л одоо үндэсний хэв шинж бол. Сайхан бас гал морин жил гарч байна. Тэний бас жил орж байгаа шиг байна. Ер нь жил орж байгаа жилээ хэр бэлгшээж хүлээж байдаг. би ер нь морь жил бол хямрын жил бол гэж ойлгоод шүү. Тэгээд ер нь судлаад үзэхэрс морь жилтэй аваргууд бас нэлээд байдаг юм бэл. Тэгээд энэ жилийн хувьд бол одоо бас сар шинийхээ барилдаанд бас нэлээд ач холбогдол өөрийгөө нэлээд бэлдэж байгаа. Бас л одоо сар шинийхээ барилдаанд сайхан барилдах юм бол төрийнхөө баяр наадамд бас сайн барилдана гэж манай монголчууд маань бэлгшээдэг, бүгчүүд маань бэлгшээдэг. Тэр утгаараа ер нь сайхан одоо удахгүй болох цагаан сарынхаа барилдаанд ер нь бэлтгэл сургуультай чамбаруулаад явчих. За тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлгийн дэмжигч байгууллагаар Зөв брэнд хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр Зөв брендийн савлгаа шинжлэгдэж илүү өнгөлөг, шинэлэг болж цагаан сарын бэлгэнд болон гарын бэлгэнд өгөхөд илүү тохиромжтой болсон байна. Уламжлаад эдлэн зөвхтэй шинэлээ. За тэгэхээр бас үргэлжлүүлэн хэдүүлээ сар шины ярианд орё. Дээл хувцас нэгэнт ярьж ихсэн дээр сар шины өглөө ялч үгүй нөгөө сар шины баярын дугаар гэдгээр ч юм уу ингээд сар шины холбогдлолтой зүйлүүд ингээд асуумаар санагдаад байна л да. Тэгэхээр нөгөө нэг сар шины өглөө ээж аав эмээ өвөөтэйгөө байхлаа ингээд нөгөө шин дээл бэлтцсэн бүгдийг ингээд баадаг нал гаргаад тавьсан те өстэй дээл хам л ингээд цасан дээр ингээд сайхан сэгсрээл тэгэл сайхан гадаа мордуудаа бэлдээ ч юм уу ингэж л хөдөөл ингэж л өрөндөө байсан тийм ээ. Тийм шүү дээ. Одоо шин дээлийг бол нөгөө наадам цагаан сараар бол шин дээл өмс. Тэгэл за энэ жил ямар дээл яах вэ гэж манай эмээ их тийм үйлд бас их уран ийм хүн байсан. Тэгэл бид эдийн дээл хунар бүх юмыг л яадаг. Тэг би бол нөгөө өвөө эмээ дээр бас өссөн байдیں۔ Тэгээд өвөө эмээг ирэх. Тэгээ одоо нөгөө үйт ухаар дээл гэдэг шиг жоохноос мань торг дурдан их өмсүүлдэг. Тэгээд нөгөө манай аав ээжээр яах гэсэн одоо ариук одоо та одоо жоох хүүхдэд тийм юм өмсөглөө төглөө гэж нэтэрэ гэл. Тэг яг би ч багасаа тэгэж бас тэгсэн чи миний хүү яах вэ миний хүү ч өстэй нэрэ одоо сайхан одоо зам нь их сайхан ийм явах ийм сайхан үн чиг тоо их сайхан юм мэдлж хэрэглэх ёстой ингээл манай өвөө мэддэг байсан. Тэгээд гоёдч би тоодгүй нэтэрээс одоо манай ээж өөр сануулдаг харж байгаа биз тэр одоо чиний одоо энэ сайхан олон түмэнтэйгээ олон түмэндээ хөндлөгдөөд их сайхан яваа энэ юм чи имээ чин өвөө чин харж тухай их баг үед чин тэгж явсан байх нь шүү дээ. Тэгээ одоо ингэ нарийн болоод хахад тэрийг бас их хэлсэн байдгийн. Тэгээд сар шин цагаан сар за тэгэл наадам болгоноор шин дээл өмснө гэдэг бол тухай үед нэг тийм шинэ хүн болчихж байгаа юм шиг надад их тийм мэдрэмж их санагддаг байсан л да. Тэгээ одоо ч гэсэн бас хэвээрээ. Одоо бас үндэсний бүхт маань одоо 2000 оны залуус бас дээгүүр барилдаж эхлэв байна л да. Энэ ирж байгаа шин цагийг бүхийн одоо соёл гэдэг юм уу? Жодог талаас нь одоо юм бүхчүүдийг өсгөр авраг маань ер нь юу гэж харж байна?
Монгол үндэсний бүх 93 наадам. За энэ бол мэдээж одоо баяр наадмын тухай хуульч гэх юм уу бүхийн дүрм, барилдааны дүрмч гэх юм уу ийм зүйлдээ захирагтаал барилдж идэх хүмүүс. Тэрнээсээ гадна тэр хууль ном заагаагүй маш олон одоо ёс суртахууны дэг журмын бүхийн ёс жаяг гэж маш их юм байна. Тэр баг одоо бичсэн хуулинаасаа ч хэд дахин илүү. Тэр болгоныг л одоо манай бөхчүүд маань залуучууд маань их сайхан баримталж яваасаа гэж зөвхөн одоо өсөхөөр гэж хэлэхгүй. За энэ Монгол бүх гэдэг өнцгөөсөө нэг талаасаа харагдана. Хоёрдугаарт Монголынхоо энэ олон мянган жилийн түүхтэй энэ том үндэсний өв соёлыг өөрөө тээж яваа хүн шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Энэ бүхий том дархан аврагч байна уу? Сумын заан цалтай анх одоо хичээлж барилдаж байгаа залуу хүүхдч байна уу? Бүгд адилхан одоо тэрийг сайн ойлгож энэ бүхийнхээ дэг журам, ёс жаншил. За тэгэл алхаа гişгэ яриа хэлнээс ихсүүлэл энэ болгоноогоо илүү сайн анхаарч явах байх. Ёстой юм байна гэж ингэж л одоо залуучууд юмнартаа бас дахиж хэлдэг шүү дээ. Тэгээ ер нь бол яг бай олон дотор бас янз бүрийн яриа хөөрөө юмуд бол одоо байх юм. Гэхдээ ерөнхийдөө энэ дүн нуруу юмараа бол манай хүчүүд бол одоо бас тэр болгоныгоо ойлгож одоо сүүлийн үед манай залуучууд бол үнэхээр бас тийм гэгээлэг болж байна тийм ээ. Гаврах. Сайхан одоо энэ түмэн олондоо хандсан, нийгэмд хандсан сайхан бүтээж ажлуудыг санаачилж хийж байна. Тэгээд одоо энэ бөхөөд эдэлдэг түмэн олонныхоо хайр хүндлийг хүлээнэ гэдэг бол магадгүй наадамдаг төрүүлсэн амжилтаас илүү одоо бас хичээж өөрийгөө одоо бас ингэж явах тийм шаардлага үүсдэг байх гэж л ингэж ойлгож явах хэрэгтэй дээ. Хангаа авраг маань бас нийгэм танцын юмыг нэлээдгүй бас олон зарлаад байдгүй ш нэлээдгүй хийдэг гэж бид болсон л та. Ер нь энэ нийгэм тандаж одоо хүн олонний танил хүн ч гэдэг юм уу те ингэж нийгэм тандсан үйл хэрэг хийх нь ямар ач холбогдолтой гэж удаа та боддог вэ? Яг би бол одоо хүүхэд байхдаа 6 залуу зан Батэрдэн аврах мөнгөрт нарсалч гэдэг юм уу. Энэ хүмүүсийг бол харж өссөн. Одоо ч гэсэн одоо зарим зүйлүүдийн энэ хүмүүсийг харж биширч зарим барилдааны алхаа гიშгэ байгаа байдлыг одоо ч гэсэн ингээд харж дуурайж одоо хүндэлж явдаг. Яг тэрнтэй адилхан бид нэр одоо яг барилж байгаа бид нар бол дараагийн одоо залуучуудтай болон одоо нийгэмдээ зөв үлгэр дуурайлтыг л үзүүлэх нь хамгийн чухал гэж ойлгож байгаа. Тэгээд эерэг сайхан одоо зүйлийг нийгэм түгээх юм бол дагаад одоо нийгэмд маань тодорхой хэмжээний бас хувь нэмэр оруулах байхаа гэдэг. Өөрийнхөө хэмжээнд одоо зөв бодолтой, зөв сэтгэлтэй сайхан одоо Монгол бүхийн Монгол эр хүний одоо нэр төрийг бас өргөж явах юмсан ингээд хөвдөл одоо хичээгээл явж байгаа юм. Өсгөөр аврагын үед бас энэ сар шинийн барилдааныг хүлээж одоо үцгийг хүсэж суугаа баг. Ер нь одоо эд барилж байгаа бүхчүүдээс хэн дөрүүлэх бол гэж та таамаглаж байна. Сая хангаа авраг ирлээ шүү дээ. Тийм ээ. Ер нь бол яг бүхчүүдийг өнөөдөр одоо тэгээд тэрэн төрүүлнэ энэ төрүүлнэ гэж хэлэх хэцүү. Тэгээ бас урдчлаад бас нэр ус зогсож бүр хэцүү. Одоо эд сайхан барилж байгаа манай хангаа авраг тэргүүтээ тэгээд залуу сайхан арслангууд байна. Бас заанууд бий. Тэгээд одоо эдгээр маань хин одоо бэлтгэх сургууль сайн хийсэн төрүүлэх баг дотроо бодож байгаа баримжаа бол над байна. Бас олон жил одоо бүх барилдаж энэ залуучуудаа бас харж ингэж байгаа хүний хувьд бол тэгээд одоо яг энэ өдөр тэрэн болоо гэд нэр зохиол хэлжигт бол бас тийм төвхтэй. Нөгөө бүхтөөч бас юу болдог. Тий. За ингэж бас итгэл хүлээлгэж шүү гэдэг. Бас нэг бие нэг тийм юм бол юугаа бие барьдагч байдаг юм уу? Барилдаанаа гаргаж чадахгүй байдалтай ч байдаг юм. Тэгэхээр яг цагаан сар төрийн баяр наадамд төрүүлнэ гэдэг бол тэр бүх хүний тэр жилийн одоо бэлтгэл сургууль одоо өөрийнх нь одоо зөв бодол сэтгэл үйл хэрэг зам мөр гэдэг их олон зүйлээс энэ болгон шалтгаалж тэр олон түмний хайр үндлийг хүлээж л наадамдаа төрүүлдэг юм байлаа дээ гэж л бодоод байгаа юм. Тэгээ хамгийн гол зүйл бол мэдээж бас тэр их хүч хөдөлмөр бэлтгэл сургууль байгаа. Ариун Баатар гавьяатай үед бас бүх сонирхогчийн хувьд ер нь хэнийг гинжил харж байна.
За тэгэл бас л тэр чинь яг тэр энэ гэхэд бол хэцүү болчихлоо шүү дээ. Одоо үнэхээр одоо бас Монгол бүхийн энэ нэг юу сүүлийн одоо энэ залуучуудын за одоо манай хангаа аврах тэргүүтэй гэж яг энэ эд барилж байгаа залуучуудын энэ өрсөлдөөн бол үнэхээр өнгөө боллоо. Үнэхээр одоо бас өрсөлдөөн ширүүсч тэр хэрээрээ одоо бас Монгол бүхийн энэ өв соёлын юуг бол маш одоо тийм таниулах, сурталчлах, дээрээс өндөр их тийм сонирхолтой болж байгаа учраас яг тэр энэ гэсэн онь бол алга байна. Тэгээ би яг хангаа аврагыг энэ жилийнхаа төлөвлөгөөгөө гаргахчвал яасан юм бэ гэж бас бодоод байгаа. Нутаг юмнаа гээд. Тэгвэл төрүүлчихлээ. 3 жил дараа л төрүүлээд бас сүүлийн үеийн Тэгээд. Тэгж одоо юу яах вэ? Төлөвлөгөөрөө явж чадахгүй. Та тэгтээ план явна гэж бодоод явна гэж бодохоор төрүүлчихэд байгаа байхгүй юу? Тэгэхээр та явна гэж төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэж. Тэгээд 3 жил сайхан дараа төрүүлсэн. Тий. Бас түүхэн ховор амжилт. Айх бас сайхан л байх юм байна тий. За эрүүл батар шгийгч. За маа 3 төвчин маань бас үзэгч олон түмэндээ зориулж бас минь дэвшүүлж сайхан ерөөл тайлтаж маань бас энэ эсхийн өндөр үүдийг хараад. За тэгээд сар шинийн энэ сайхан өдрүүдэд төмөн олонтойгоо энэ зингэрлэгцээр уулзж байгаадаа их баяртай байна. EV-гээд одоо энэ сайхан их чухал одоо сэдв хөндөж одоо энэ манай телевиз сайтуудын уран бүтээлчд маань ийм сайхан нэвтрүүлгийг бэлдэж одоо төмөн олондоо хүргэж байна. Тэгээ бидний одоо монголчууд ярьдаг эвтэй байхдаа хүчтэй гэж. Тэгэхээр энэ эв найр гэдэг бол одоо хамгаас их юм чухал зүйл юм а гэдгийг бас өнөөдөр бас бид нар бас хаана аль чатандаа байсан бодоход их чухал одоо зүйл болжээ гэж би одоо бас ингэж бодоод байгаа. Тэгээ айл гэрт бол одоо эв ихтэй байвал тэр айл гэр бол аз жаргалтай л байна тийм ээ. За нэг баг хамт олон албан байгуулагч байдаг юм уу дотроо эв нэгдэлтэй байвал одоо амжилт бүтээлэндээс бол ундарч гарч байна л гэж ингэж боддог. Тэгэхээр одоо бүгдээрээ дор бүрнээ EV-ээ хичээж Монгол орныхоо цаашдын сайхан хөгжил, дэвшил, аз жаргалтай амьдралынхаа төлөө одоо хүн болгон энэ дотоод сэтгэлээсээ сайхан энэ гийг үүлж энэ EV-ээ эрхмэлж ингэж амьдрах нь одоо бидний хувьд хамгийн чухал зүйл юм болоо л гэж ингэж бодож байна. Тэгээд энэ гарч байгаа гал морин жилд бүгднгийнх нь ажил үйлс, амьдрал ахуй сансан бүхэн сэтгэлчлэн бүтэн сайхан жил байх болтугай гэж өрөөё. За Монгол түмэн ирж гал морин жилдээ сар шиндээ сайхан шинлээрээ тэгээд бүгдэнд нь эрүүл инх аз жаргал сайн сайхан бүхнийг өсөө өрөөё. Хэлгэн Монгол түмэндээ ирж буй гал морин жилийн сар шинийн мэндийг өөд нь өргөн дэвшүүлэхийн ялдамд эрүүл нэг саруун сайхан уртудаа насыг өөд нь ахин өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрээ. Хураа.